За энэ хуулийн гол зорилго нь бол энэ жил бид 1.8 их найдын ажил гүйцэтгэгчээ. Гэхээр төсвийн хууль маань үгүй 1.2-оор л ажил хийгээд. Тэгээ зөрүү мөнгөн дээрээ бид хүн дээрээ хэдүүлээд байгаа учраас нэгэн тийм зээлгүүдийг хэдүүлээ бизнесийн зарчмаар явуулъя гэдэг. Ажлыг хурдсахъя гэдэг. Хөрөнгө оруулалт бол хідээр орохосоо илүүтэйгээр хизээ орох нь их чухал байдаг. Тэгэхээр энэ хуулийн ерөнхийдөө санаачлах нь бол зөв байна. Гэхдээ санаа зовж байгаа нэг асуудал байна. Газрын тосны боловсруулах үйлдвэр дээр очиж ажилласан. За сая 500 мянган тонныг боловсруулах хүчин чадалтай үйлдвэрээ. За нэгт сая 500 мянган тонн нөгөө түүхийн нефт маань хаана байгаа юм бэ? За бид нэр эндээс гадаад зээлгийн ашиглалтын үр ашигыг нэмэгдүүлэх тухай хууль гээд эндээс төсвийн хүрээнээс нь гаргаад өгөөд идэг, боломжоор нь хангаад идэг, бодлогоор нь дэмжиж идэг. Гэтэл газар дээрээ бол 2028 оны 1 сар гэдэг бол боломжгүй харагдчихлээ. Ажлын явц мөвцөл. Дээрээс нь түүхэн эдийн нөөцөө хаанаас бүрдүүлэх нь ерөөсөд тодорхойгүй. Тамсгаас авна гэж байгаа. Тамсгаас одоо дээдл нэг 700 орчим мянган тонн гарах болов уу гэж бодож байгаа. Тэгтэл тэр чинь цаашаа дахиад хятадуудын хэрэглээ байгаа. Тэр ийм нөхцөл байдалтай хуулийн дээр бид нар эндээс дэмжээлэдэг, зээл аваалэдэг. Гэтэл яг нөгөө үйлдвэр маань бодит амьдрал дээр баригдаж дуусах уу? Энэ бүтэлтэй төслөөгүй юу? Тэгэхээр энэ дээр бидний салбарын нөхдүүдээс нь хариулт авмаар байгаа. Газрын тосон дээр. За ажлын хэсгийн 5 дугаар микрофон. За Монгол газрын тос боловсруулах үйлдвэр гэрээ эрх зүйн газрын дараагчийн зэрэг гишүүний асуултанд хариулъя. За тэр түүхийн тосны хангамжийн асуудлыг манай төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зүгээс бол яалтчгүй төсөл хэрэгжиж эхэлсэн цагаас хойш энэ асуудлыг төр засгийн түвшинд тавьж ярьж ирсэн. Энэ бол бидний хувьд бол одоо бас их санаа зовж байгаа асуудлын нэг мөн ялч юм уу. За бид нэр өнөөдөр бол төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зүгээс бол бид нэр өнөөдөр энэ үйлдвэрийг бол хугацаанд нь ашиглалтанд оруулах тийм л зорилготой бол ажиллаж байгаа. За яг энэ одоо хангамжтай холбоотой асуудлыг бол салбарын яамнаас нь бас танд илүү одоо зөв хариулна гэж бол бодож байгаа. За хоёрдугаар асуултын хувьд өнөөдөр үйлдвэрийн төсөл бол одоо EPC нийт 4 EPC гэрээний хүрээнд хэрэгжиж байгаа. EPC 1 гэрээ бол амжилттай дуусаад 24 онд бол ашиглалтанд орсон явж байгаа. За одоо яг бол EPC 2, 3-ын болон 4-р багц ажлын гэрээнүүд хэрэгжээ явж байна. Өнөөдрийн байдлаар үйлдвэрийн барилга өгсрэлтийн ажил бол 50 гаруй хувьтай ингээд амжилттай хэрэгжээ явж байгаа. За төр засгийн одоо дурдлагууд бол байнга одоо үйлдвэрийн талбай дээр очиж ажиллаж байгаа. Нодлон гэхэд сүүлд бас гишүүд очсон. Энэ жил гэхэд одоо нодлонтой харьцуулах юм бол үйлдвэрийн одоо барилга өсрэлтийн ажлын явц бол одоо нэлээд нүдэнд үзэгдэх үе, харагдах үе ахиц гарсан байгаа. За одоо ингээд үйлдвэр 26, 27 ингээд үндсэндээ 2 жил, за 28 онд ашиглалтанд орно гэсэн төлөвлөгөөтэйгээр ингээд энэ 3 жилийн хугацаанд бол энэ одоо бүтээн байгуулалтын ажлыг, барилга өсрэлтийн ажлыг бол маш шахуу бол төлөвлөж бол ажиллана. За энэ дээр ч гэсэн энтхийн засгийн газар болон гүйцэтгэгч компаниуд бол одоо маш их анхаарал хандуулж чухал ач холбогдол өгж байгаа. Тэгэхээр энэ хугацаанд энэ одоо богино хугацаанд энэ их ажлыг хийж гүйцэтгэхэд бол одоо энэ зээлийн зарцуулалтын дээр бол ямар нэгэн хязгаарлалт бол одоо байж болохгүй. Үйлдвэрийг бол одоо яг л төлөвлөсөн байдлаар нь ашиглалтанд оруулаад энэ ажлаа бол одоо төлөвлөсөн хувьтайгаар нь гүйцэтгэл гаргаад зарцуулалтаа хийгээл явах юм бол үйлдвэр бол одоо хугацаанд бол ашиглалтанд орох ёстой. Тэгэхээр энэ хууль батлагдсанаар бол одоо энэ хязгаарлалтыг үгүй болгож биднэрт бас энэ үйлдвэрийн хугацаанд нь ашиглалтанд оруулах энэ боломжийг бол өгнө гэж бид төсөл хэрэгжүүлэгч нэгжийн зүгээс бол үзэж байгаа юм аа.